Сайн мэцхан залуучуудаа Отгонбаатарын мөнхчин байна. Тэгээ миний анхны видеог үзсэн хүмүүс намайг мэдчихэж байгаа бах. Анхны видеог минь үзээгүй хүмүүс миний анхны видеог үзээрэй. Би эх оронч сэтгэлгээ өнцөрхөг үзэл үндэсний үзлийн талаар ярьсан байгаа. Тэгээд миний энэ видеог үзээрэй. За би өнөөдөр айгүй их жаргалтай байна. Айгүй их баяртай байна. Золбоолог байна. Хиймэртэй байна. Уран зөргөөр дүүрэн байна. Яагаад тэгэхээр миний хамгийн анх хийсэн видео 2 хоногийн дотор 25 мянган залуучуудад хүрсэн. 20 мянга гаруй залуучууд өнөөдөр эх орно гэсэн сэтгэлтэй надтай адилхан санаа бодолтой байна гэдэг миний хувьд үнэхээр том шагнал. Миний үнэхээр галт цугийг бадрааж чадлаа. Өшөө илүү улам их видео хийж залуучуудтайгаа санал бодлоо их хуваалцъя гэж бодлоо. За тэгээд санал бодлоо хуваалцсан, цаг гаргаж миний видеог үзсэн, бусаддаа шеэр хийж, бусдаа толилуулсан. За цаг цэгээмэний хамт болон Facebook, YouTube бүгдээрэнд нь би баярлалаа гэж хэлье. За өнөөдөр би юуны талаар ярих гэж байна гэхээр өнөөдөр би шин сэдв ярихгүй. Өнөөдөр би миний анхны видеог дагалдаж ирсэн санал асуулга мөн асуултуудад хариулсан энэ видео хийнэ. Тэгэхээр хамгийн анхны зүйл бол би хүмүүс хэлжилээ. Би үндэсрэг үзэл, эх оронч үзэлгээ ярьсан болохоор хүмүүс үндэсрэг үзэл чинь үндэсний үзэл, эх оронч үзэл энэ гурав чи өөр зүйл гэж надад хэлсэн байсан, асуусан байсан. Энэ гураа ялгаж тайлбарлаач гэж хэлсэн байсан. Тэгэхээр би энэ гурван зүйлийг өөр зүйл гэж бодохгүй байна. Яг хөө доктор, профессор, улс төрийн судлаач, нийгмийн ухааны судлаач хүмүүс тайлбарлсан байдаг л та. Үндсэрхэг үзэл бол өөрийн үндэстэй дахин дээдлж, бусад үндэснийг ялбарлан гадуурхах бодолтой үзэл, сөрөг үр дагавартай гэж. Үндэсний үзэл нь болохоор өөрийн үндэстэн хүмүүсийг нэг бүлэг группт хамруулж гэж хөгжил дэвшлийн өөдөө явдаг эерэг зүйл гэж. Эх оронч үзлийг болохоор тусгаар тогтнолоо хамгаалan өөрийн соёл иргэншлийг хамгаалan үлдэж эх орноо хөгжүүлэх зорилготой үзэл гэж. Тэгэхээр би энэ гурван зүйлийг өөр гэж ерөөсө бодохгүй байгаа. Энэ бол зөвхөн миний бодол шүү. Би энэ гурван зүйлийг нэг дээвэр дор оршдог, гуруула нэгэн зүгт шиг хандлагт улс үндэстэн эх орноо хөгжүүлэх, улс үндэстний хамгаалах юм зорилготой үзэл гэж боддог. Тэгэхээр энэ гурван зүйл миний хувьд бол ялгаа байхгүй. Эх оронч үзэл, үндэсрэг үзэл, үндэсний үзэл энэ бол адилхан зүйл. За тийм хүмүүс намайг халах үндэснээ айгуу дээш нь татаж бусад үндэснээ доош нь хийсэн байна гэж хэлээ. Би үнэхээр тэгээгүй шүү. Та бүхэн тэгээ санагдсан бол намайг үнэхээр уучлаарай. Би үнэхээр их хүлцэл өчье. Тэр шүлэгнээс болоод халах Монгол залууд үндэсрэх үзэл байдаг гэж гарснаас болж хүмүүс тэгж утсан байж магадгүй. Гэхдээ энэ бол зүгээр яруу найргийн хэтрүүлэг, толгой цүүл холболт. Та бүхэн энийг ойлгоорой. Би харин бусад үндэстэн ястан Монгол улсыг, Монгол үндэстэн ястан хоорондоо нэгдээсэй гэж хүсдэг. Америк нэгдсэн улсыг Монгол улс магадгүй бусад үндэстэн яснаа нийлүүлээд айгүй том нэгдсэн улс болохыг би байг гэж хэлэхгүй. Тэгэхээр би бол тийм зүйлийн төлөө мөрөөдөж хүсэж явдаг. Тэгэхээр би бусад үндэстэн яснаа доош нь хийн гэсэн зүйл бол байхгүй. Би өвөр монголчуудыг, казакуудыг маш их хүндэлдэг. Манай өвөр монголчууд хятадууд ямар их дарамтанд байгаа илээ. Гэтэл өөрийнхөө үндэснийхээ бичгээр бичдэг. Үндэсний соёл хөгжим, үндэсний соёл иргэншлээ, ёс заншлаа маш их хадгалж үлдсэн. Тим арт түмэн байдаг. Би үнэхээр их баярлаж би хүндэлдэг. Манай казакийн арт түмэн уул ус газар шороо нутаг устайгаа ямар сайхан байгаль хийдэг ойлгохон хүмүүс байна. Тэнгэрийн амьтан бүрэгдийг манай казакийн арт түмэн удирддаг шүү дээ. Тэгэхээр би надад бусад тэр халахуудыг дээш нь татаад бусад үндэстэн яснаа доош нь хийх ямар ч тийм үзэл бодол миний бүр суур занд байхгүй. Намайг буруугаар ойлгосон байна. Буруу ойлгосон бол намайг үнэхээр уучлаарай. За 3 дугаарт юу вэ гэхээр хүмүүс намайг юу хийж бүтээсэн хүн бэ гэж асууж илээ. Би бол юу ч хийж бүтээгээгүй. 10 жилээ төгсөөд Америкт ирж сурч байгаа оюутан залуу. Улс орныхоо төлөө юу хийж байна вэ гэж. Юу хийж байгаа болоод хэн болчоод эх орон гэж ийм том сэдв яриад байгаа хүн бэ гэж асууж илээ. Тэгэхээр манайхан яагаад заавал эх орон гэхэлэр том зүйл боддtiin бүү мэд. Хамгийн агуу зүйл хамгийн энгийн байдаг. Бүхэл эх оронч үндэсрэг залуучуудын зүрхэнд эх орон гэдэг зүйл байнга л явж байдаг. Энэ бол зөвхөн миний яриад байгаа ч зүйл биш. Бүхэл залуучууд надтай санал нэг байгаа байх. Бүхэл залуучуудын санаж бодож явдаг зүйлийг л би ярьж байгаа. Юу хийж яваа хүн бэ гэхэлэр би Монгол улс эх орныхоо төлөө би хогоо хаяхгүй, орчноо бохирдуулахгүй байж чадна. Би залуучуудаа зөв зөв уриалан дуудаж чадна. Би усаа гамнаж хэрэглэж чадна. Би гараа угахдаа усаа хаадаг, шүршүүрт орохдоо усаа хаадаг, шүдээ угахдаа усаа хаадаг. Усыг чандлан дээдэлдэг. За би нэг 6 илүү 8 7 8 сарын өмнө би нэг ихтгэл тавьсан.
3000 гадаад оюутнуудын үлтгэл тавьсан. Монголынхон үүх түүхийн талаар, Монголын байлдан дагуултын талаар, ёс заншлын талаар ихтгэл тавьсан. 3000 гадаад оюутны 2500 оюутны өмнө нь Монгол бол хятадын улс гэж боддог байсан бол, хятадын харьяат гэж боддог байсан бол өнөөдөр 3000 оюутан 3000 Монгол улс тусгаар тогтносон улс. Ёс заншилтай, үүх түүхтэй улс гэдгийг мэддэг болсон. Энэ миний өчүүхэн ч гэсэн их орондоо оруулсан хувь нэмэр юм болов уу гэж би бодож байгаа. За ирээдүйд юу хийх вэ гэхлээр би миний ирээдүйн мөрөөдөл зорилго хүсэл тэмүүлэл юу вэ гэхлээр Монгол залуучуудыгаа л нэгтгэх. Би монголчууд эвтэй байхдаг хүчтэй гэдэг үгийг би их сайн баримталдаг. Тэгэхээр манай Монгол санаа бодол нэг, үзэл бодол нэг зүг чигт явж байгаа залуучууд нэгдээд хөгжлийн төлөө, эх орныхоо төлөө гэд явах юм бол бид үнэхээр улсаа өөрчилж чадна гэж би боддог. Тэгэхээр залуучуудыгаа сайн зүг чигт уриалан дуудах бол миний хэтийн төлөв гол зорилго, хийх зүйл юм тэр. За ярихаасаа илүү хийгээч гэж. Тэгэхээр манай монголчууд яагаад заавал ийм том зүйлээр сэтгэгдэм бол доо мэдэхгүй. Надад хийснээс илүү надад зүрх сэтгэл нь байна. Надад зорилго, хүсэл, мөрөөдөл, тэмүүлэл нь байна. Зүрх сэтгэл нь байхад зорилго нь байдаг. Зорилго нь байхад мөрөөдөл нь байдаг. Мөрөөдөл нь байхад ажил үйлс нь бүтдэг. Тэгэхээр зүрх сэтгэлтэй байгаа гэдэг нь хамгийн чухал болов уу гэж бодож байна. Хийсэн бүтээснээсээ илүү. Зүрх сэтгэл нь байхад тэртээ ирээдүйн юм хийгээд бүтээн. Монголын мянган залуучуудын адил би зүгээр л ядуу оюутан залуу. Би мянган залуучтай адил өөрийн хүчээр би хөдөлмөрлөж боловсрал эзэмших гэж явж байгаа. За дөрөвдүгээр зүйл юу вэ гэхээр би бууцны талаар үе шаттай эссе бичсэн гэж хэлсэн л дээ. Тэгэхэд хүмүүс бууц чинь баузы гэдэг хятад хоолчтой, хятад гаралтай хоолчтой гэж буруу шааж үлээ. Үгүй ээ. Тэгэхээр ийм байдаг л да. Улс үндэстэн ястангууд залгаа, хил залгаа улс үндэстэн ястангууд бие биенээсээ соёл иргэншлээ хуваалцдаг. Соёлын довтлогоо явагддаг. Соёлын нөлөөлөлд автагддаг. Монголчууд хятадыг байлдан дагуулж яхад хятадууд Монголоос авсан зүйл их бий. Хятадууд манжууд монголчуудыг удирдах яхад монголчууд манж хятадаас авсан зүйл их бий. Тэртээ өнөөдөр бууз үндэсний хоол гээд хүн болгон хүлээн зөвшөөрөгдсөн биш дуртай, чийш дуртай, танаа гэр бүлийнхэн дуртай Монгол бүх үндэснийхээ баяраар буузаа хийж тавьдаг ийм сайхан үндэсний хоол байхад үүнийг яагаад хятадаас гаралтай гэж ялгарлан гадуурх хэрэгтэй юм бэ? Өнөөдөр монголчууд бид өөрийнхөө зүйлдээ өөр юмсэг байл та. Бид өөрийнхөө соёл иргэншлийг хайрлая л да. Би ёс заншлаа хайрлая. Өөрийн монгол хүнээ хайрлая. Өөрийн зүйлээ өөр ингэж хайрлахгүй болохоор бид өнөөдөр гадных нь алдаад байгаа юм шүү дээ. За тэгэхээр ер нь өнөөдөртөө нэг иймэрхүү зүйлүүдийн талаар ярих гэсэн. Тэгээд би бол мэргэжлийн лектор хүн биш. Би бусдаас онцгой болчоод ийм зүйлүүдийг яриад байгаа юм биш. Энэ бол зүгээр л миний бие хүний санал бодол, сэтгэгдэл. Тэр дараагийнхаа видеонд би залуучуудтайгаа мэргэжил сонголт, зорилго, мөрөөдлийн талаар ярих гэж бодож байгаа. Яг л өнөөдөр айгүй олон дүүнер маань 10 жилээ төгсөөд гарч байгаа. Ямар мэргэжил сонгохоо мэдэхгүй байгаах. Тэрний талаар би санал бодлоо хэлнэ гэж бодож байгаа. За тэгээд видеоныхоо төгсгөлд би өөрийнхөө дуртай дөрөв мөрчүүлгээ уншиж өгье. Ардастай тамганы чинь дардас хатвас цусаран би дэвтэй ахуй төрөм минь сүлт хазавас яссаран би тулч босхой төр минь төр болохыг үхэхээс өмнө би үзье төрийн минь сүлт шин твэж түмэн олноороо баярлая. Баярлалаа залуучуудаа. Дараагийн видеогоор дахин уулзлаа. Түр баяртай.